Харилцаа холбооны технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох Mobile World Congress энэ сарын 2-оос 5-ны өдрүүдэд Испани улсын Барселона хотод боллоо. Энэ арга хэмжээнд Монголын үүрэн телефоны Skytel компани оролцож салбарын шинэ инновац, технологийн чиг хандлагатай танилцсан туршлага судалсан байна. Энэ жилдээ IQ-ээр сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа MWC чуулганд дэлхийн 200-аар орны 100 мянга гаруй төлөөлөгч оролцож 2900 орчим компани шинэ бүтээгдэхүүн технологийн шийдлүүдэд танилцуулсан байна. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Skytel компани дэлхийн технологийн нийлүүлэгч талуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан нь онцлог үйл явдлуудын нэг байлаа. Ойрын 2 жилд бид нар Улаанбаатар хотод хамгийн том 5G сүлжээг байгуулах бас ийм зорилго тавиад ажиллаж байна. За энэ зорилгынхаа хүрээнд бол одоо MWC дээр ирээд гол вендор компаниудтайгаа бүгднтэй нь уулзаад гэрээ хэлцлүүдээ бас хийгээд авлаа. За саяхан 1 сард манай компани 200 мегабит, 500 мегабит секундын урдтай бүтээгдэхүүнүүдэд танилцуулсан. За энийг 28-30 он гэхэд бол FTTH буюу одоо Fiber to the Home гэдэг технологиор 1 гигагаас 10 гига болох ийм том зорилго тавиад бас ажиллаад явж байна. Энийний бэлтгэл ажлууд, гэрээ хэлцлүүд бас бүгд энэ MWC дээр бас хийгдээд ингээд улсууд маань амжилтаа явж байгаад бол туйлын баяртай байна. 20 дахь жилдээ зохиогдож байгаа MWC чуулганы хүрээнд хэмэл оюун ухаанд суурилсан сүлжээ, 5G-ийн дараагийн шатны хөгжүүлэлт, ирээдүйн 6G технологийн хөгжлийн чиг хандлага, интернетэд холбогдсон төхөөрөмжүүдийн экосистем зэрэг инновацуудыг голчлон танилцуулсан юм.